Хүүхдээ номд яаж дуртай болох вэ гэж биднээс маш олон эцэг их асуудаг. Гэтэл бүр анханасаа номд дургүй хүүхэд гэж огт байдаггүй. Хамгийн гол нь эцэг их бид нар өөрсдөө хүүхдээ номд дургүй болгочоод ингэж асуудаг. Тэгэхээр бидний хүүхдийг номд хэрхэн дуртай болох вэ гэж өгдөг гол зөвлөгөө маань хүүхдтэй номд дургүй болгох шалтгааныхаа яг эсрэг зүйлийг хийгээрэй гэсэн санаа. Хүүхдтэй сонирхолгүй ном өгөөд тэрийг ингэж хүүхдтэй унш гэж тулгаж шахснаас хүүхэд номд дургүй болох нэг шалтгаан болдог. За тэгэхээр хүүхдтэй хамгийн гол нь өөрийнх нь сонирхох номыг хүүхдээ номын дэлгүүр өөрөө дагуулж аваад сонирхлыг нь татах номыг олж өгч уншуулах хэрэгтэй. Дараагийнх нь ганцаардал гэж бид нар тэмдэглэсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эцэг эхчүүд хүүхдтэй сонирхлын татах ном аваад өгсөн байсан ч гэсэн ихэвчлэндээ номыг өгчөөд чи номоо ганцаараа уншаа гэд орхидог юм алдаа хийдэг. За энэ нь одоо хүүхдийг бас ном дургүй болгохны гол шалтгаан болдог. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ номыг өгөөд уншаараа гэд орхих биш, хүүхдтэйгээ хамт уншиж уншсан зүйлийнхаа талаар хамтдаа ярилцах хэрэгтэй юм аа. Бас нэг гаргадаг алдаа хүүхдээ номноос залхаадаг, цухтаалгадаг алдаа бол заавал уншиж өгч байгаа жишээ нь үлгэрээ дуустал нь сонсхийг, томоодоо сууд сонсхийг шаарддаг явдал. За энэ нь бас хүүхэд дараа нь дахиж эцэг эхийнхээ хажууд сууж үлгэр сонсохгүй цухтаахын нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мөн эцэг их өөрсдөө хүүхдтэй ном уншиж харагдахгүй, огт үлгэр дуурайл үзүүлэхгүй бол хүүхэд номд дуртай болгох, ном унших хөвшилтэй болох асуудал маш хүндрэлтэй. Тиймээс эцэг эхчүүд одоо хүүхдийнхээ өмнө зориудаарч байсан өөрсдөө ингэж хаяа нэг ном уншиж харагдах хэрэгтэй, номын талаар ярилцах хэрэгтэй. Хүүхдэд ном унших таатай орчин байхгүй бол номыг унших дуртай болох, ном унших хөвшилтэй болоход маш хэцүү байдаг. Тэгэхээр хүүхдтэй тайван, гэрлэн тохирсон, дээрээс нь сонирхол татах юм орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Одоо жишээ нь хүүхдээ орой унтахаас өмнө хүүхдээ тэврээд орон дээрээ сайхан лаа асаагаад өөр өнгийн бүтээлэг дэвсээд ч юм уу ингээд арай энгийн нөхцлөөс өөр орчин бүрдүүлж өгвөл энэ хүүхдийн сонирхлыг маш их татаж энэ орчинд орж эцэг ихтэйгээ цуг ном уншиж ярилцах хүслийн төрүүлдэг.